Эрхэм өндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн баг төрийн тахилга дархан цаацад богдхон уулынхан төр хурхын аманд байрлаж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийг бэлтгэж байгаа яг энэ цаг мөчид Алтан дэлхий баян хангаа маань чухамдан наран инээлгэж хуран хайрлсан нар хур тэгширсэн ийм сайхан өдөр тохиож байгаа нь үнэхээр бэлгшээлтэй сайхан байна. За ингээд та бүхэнтэйгэн хамтдаа эрхэм үзэгчдтэйгэн баяр наадмын дугаарынхан хойморт морилон саацгаая. Чү. Эрхэм өндөд үзэгчдээ Монгол төмний маань төр төсны их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулж буй уралдаан цэнгэнт дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань хойморт Монгол орныхон эрх чөлөө тусгаар тогтнол хил хязгаарын бүрэн бүтэн байдал ард түмнийхэн амар амгалангийн төлөө тангар өргөсөн тусгай үүрэгт байгууллагуудын дэргэдэх дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид мордис уран бүтээлчид маань оролцож байгааг илэрхийлэн хэлэхдээ таатай байна. Ингээд өнөөдрийн уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэгт маань оролцож буй багуудын ахлагч нарыг хүндэтгэн орж манай уран бүтээлчид маань чухамдан ямар нэршлийн дор уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэгтэн оролцох өрсөлдөхийг шалгацгаая. За багийн ахлагч нарын урьж байна. За дөрвөн багийн дөрвөн чуулгын маань багийн ахлагч нар гарч ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэн маань яг ямар нэршлийн дор уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэгтэн оролцож үзэгч олноо баясгахыг бид одоо шийдэх ёстой. За энд манайхан нэрлэдгээр бодын шага буюу аргай байгаа. За эндээс та бүхэн маань нэг аргай шодож аваад өөрснийхөө одоо багийн нэршлиг тодорхойлох юм. За тэгээд нар зөв бариллаараа шууд шагаагаа орхид явчих тийм үү. За эхний хаялтаар за ямаачин баг. За дараагийн баг маань ямар нэршлийн дор өрсөлдөхөө шодцгоё. За алтан аргаагаар аз шодох нь байна. За хончин баг. За дараагийн баг маань тэмээчин баг. Манай эрчүүл маань үндсэндээ одоо алтан туурт хурдан хөлгийн нэршлиг за бүсгүй багийн ахлагчтай яалтчгүй найр тавин өгч байгаа юм байна. За баярлалаа та бүхэндээ. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань баяр наадмын дугаард оролцож байгаа зочин багуудаа та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар талд ямаачин баг 1932 оноос уран бүтээлийнхэн намтар баян түүхийг эхэлсэн манай төвийн урлагийн байгууллагуудын ууган галголомтын нэг байлдааны болон байлдааны гавьяаны улаан тугийн одонд цэргийн дуужгийн эрдмийн чуулгын хамт олон ямаачин багийн нэршил дор өрсөлдөж байна. За ямаачин багийн маань ахлагч цэргийн дуужгийн эрдмийн чуулгын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ахлагч Батсайхан. Багийн гишүүн гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ахлагч Даваадорж. За багийн гишүүн гоцол бүжигчин Монгол улсын гавьяа чижигчин ахлагч Бямб төгс. Багийн гишүүн гоцол хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ахлагч Маян баяр нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Баяр хүргэе амжилт хүсье. За дараагийн баг маань хончин баг Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Лэгдэн сүрэнгийн гаваа сүрэнгийн нэрэмжит цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгын бие бүрэлдэхүүн хончин багийн нэршил дор өрсөлдөх нэ. 1994 оноос уран бүтээлийнхэн гараг эхэлсэн. За хойтон жил 30 жилийнхэн түүхийг бүтээх гэж байгаа манай төвийн урлагийн байгууллагуудын харьцангуй залуу мөн уран бүтээлийн намтар баян түүхтэй ийм сайхан хамт олон оролцож байна. За багийн ахлагч цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгын уртын дуучин цагдаагийн ахлагч Эрдэнэ болд. Багийн гишүүн цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгын цагдаагийн музейн эрхлэгч эрдэм шинжилгээний ахлах ажилтан цагдаагийн ахмад Дулам сүрэн. За багийн гишүүн тус чуулгын дуучин дэд ахлагч Адиа сүрэн. Багийн гишүүн тус чуулгын хөгжимчин дэд ахлагч Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр
оролцож байна. Баяр хүргэе. За дараагийн баг маань Тэмээчин баг. Тэмээчин багийн нэршилдор манай төвийн урлагийн байгууллагуудын ууган байгууллагуудын нэг төрийн хошоо шагналт ардын жүжигчин Зууны манлай хөгжмийн зохиолч Лавсан Жамбын мөрдөржин нэрэмжит Цэргийн гавьяаны одонд Хилийн цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлчид оролцож байна. 1940 оноос хойш 80 гаруй жилийн гэгэн сайхан уран бүтээлийн намтар түүхийг бүтээж яваа энэ сайхан хамт олонны бүрэлдэхүүн дор Тэмээчин баг нэршлэр өрсөлдөж байгаа уран бүтээлчдийн та бүхэндээ танилцуулъя. За багийн ахлагч Хилийн цэргийн дуужгийн чуулгын хөгжмийн албаны дарга ерөнхий удирдаач хошууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Даваа Сүрэн. Багийн гишүүн тус чуулгын гоцол дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Ган Чимэг. За багийн гишүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ахлах ахлагч Алтан Гэрэл. Тус чуулгын гоцол дуучин. За мөн багийн гишүүн тус чуулгын дуучин ахлах ахлагч Наран Цацрал нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Баяр хүргэж амжилт хүсье. За адуучин бага танилцуулъя. Адуучин багийн маань нэршилдор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх соён бүч чуулгын маань уран бүтээлчид оролцож байгаа. 2010 оноос уран бүтээлийнхэн намтар гарааг эхэлсэн манай төвийн урлагийн байгууллагуудын одхон чуулга боловч мөн уран бүтээлийн хувьд ариун баялаг намтар төвхтэй ийм сайхан хамт олон гэдгийг онцлон хэлэхдээ таатай байна. За ингээд адуучин багийн маань ахлагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх соён бүч чуулгын найруулагч урдын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хошууч Болормаа. За багийн гишүүн тус чуулгын госол дуучин ахлах тэслэгч Эрдэнэ Сүх. За багийн гишүүн соён бүч чуулгын хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ахлах ахлагч Анх Баяр. Багийн гишүүн соён бүч чуулгын дуу ангийн дарга дэслэгч Тогтох Баяр нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Та бүхэндээ амжилт хүсье. За, уран цэнгэд нэвтрүүлгийн маань дүрм ёсоор эхний давааг та бүхэндээ танилцуулж эхлүүлье. За, эхний даваанд та бүхэн маань өөрснийхөө нэршлийн шагаагаан өөртөө хадгалж үлдэх хэсгийг шийдэх асуултыг та бүхэн маань өөрснөө бэлдсэн асуултан бусдад тавих. За, ийм даалгаврыг гүйцэтгэх ёстой юм. За, тэгэхээр товчхон бас тайлбарлахад та бүхний тавьсан асуултанд бусад багуудтай гардах юм бол хариулж чадахгүй тохиолдолд та бүхэн маань өөрснийхөө ямааг хотондоо хотлуулад үлднэ гэсэн үг. Та бүхний асуултыг аль нэгэн баг нь гарамгай сайн хариулж чадах юм бол та бүхэн ямаагаан бусдын хотонд хотлуулах, алдах. За, ийм даалгаврыг та бүхэн маань эхлээд гүйцэтгэх нь байна. За, нар зөв тойроод Ямаачин багаас эхэлнэ дээ. За, манай Ямаачин багийн эхний асуултыг танилцуулъя. Ингээд манай Монгол төмний маань уламжилт бас шагаан харваа наадгаа гэж нэгэн сайхан спорт байдаг. Тэгээд шагаан харваа эд хэрэгслийг бүрэн бүтнээр нь танилцуулна уу гэсэн асуултыг тавьж байна. За, асуулт ойлгомжтой. Монгол төмний маань уламжилт гайхамшигт өв соёлын нэг
Монгол шагаан эд хэрэглэлийг дэлгэрэнгүй тайлбарлах. За ийм асуултыг манай Ямаачин баг бэлдэж ирсэн байна. Манай цэргийн дуужийн эрдмийн чуулгын маань баг дотор манай хоёр одоо эрэгтэй гишүүн маань хоёулаа шагаан спортын аймгийн гоц мэргийн цалтай ийм одоо харваачд шагаан харвааны тамирчид хүрэлцэн ирсэн байгаа. За 3 багаас хариулт болгох нэг гишүүнийг өрж байна. Багийн гишүүдээс нэг хүн гарч ирээрэй. За ингээд 3 багийн гишүүн гараад ирсэн байна. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань төрүүлж хариулсан давуу тал болно мэдээж тийм ээ. За гэхдээ оновчтой зөв хариулсан, илүү хариулсан бол мэдээж хэрэг бас одоо ялагч болоход илүү одоо суурь болж таараа. За манай Ямаачин багийнхан маань хэн нь илүү үнэн төхөөлж хариулв. За хэдэн одоо зүйлийг зөв тааж чадав гэдгийг та бүхэн маань харж угаад за ялагч байна уу үгүй юу гэдгийг та нар маань үндсэндээ өөрснөө одоо шийдэх ийм очиртай юм. За хончин багийн гишүүн маань эхлэе гэж байна. Эхэлж хариулъя. Шагаан харвааны бас эд хэрэгслийг танилцуулж та бүхэнд болгоё. За тэндээс эхлэх үү. За эндээс бол одоо шагаан харвж байгаа хүмүүс суудаг одоо сандал. За тэгээд одоо энэ хевсийг бол байц. За ийшээ. За гол хэрэгсэл бол мэдээж хашлаг, сум. За тэгээд за энэ бол ингээд ерөнхийдөө цурхай, синти, аравч. За чараа. Яг тол хавдаг гэдэг л үү? Биш ээ. За налчиг. Одоо нэг зоос чинь болохоор зоосоор явдаг лөө. За хариултыг бол та өөрөө л одоо бодож болгож хариулах ёстой. За хэн нэгэн танд бол энэ тослохгүй мэдээж хэрэг. За ямар нэгэн зүйл одоо харж уншихгүй. Яг өөрийнхөө одоо мэдлэгээр өөрийнхөө бодож болгож байгаагаар хариулах ёстой. За таны хариултыг гүйцсэн гэж ойлголоо. За нийт багуудаа амжилт хүсье. Тэгээд Адуучин багийн тогт 2 байна. За ямар ч үсэн эхлээд эндээс явъя. Шагаан харваачд маань одоо энэ сандал дээрээ сууж эндээс сум тавина. За энэ хэсгийг бол одоо олбог хевс гэж одоо нэрлэх болов гэж бодож байна. За энэ бол одоо синти хэсэг байна. Энэ аравч хаса хаса яг хаа байна? Энэ сум. За өөр бас одоо шагаан дээр нөгөө чавх гэж байдаг. Чавхыг бол одоо настай ахмад хүмүүс холцоо одоо хэрэгэлдэг. За тэгээд өөр чи юу байна? Уухай бас шагаанд орон хэрэглэгдэнд бас багийн гишүүдийг одоо зориг хүч нэмэх тий. За үндсэндээ болсон гэж ойлголоо. За тэгээд энд бол ерөнхийдөө нөгөө шагаан харваанд хэрэгэлдэг бүхэл зүйлийг тавьчихсан байгаа. Та нар маань харж угаад за мэддэг болгоно л тоочоод нэрлээд бол тун зүгээр. За Тэмээчин багийн гишүүн Алтан гэрэл байна. За та бүхэндээ эндээс ахуулаад танилцуулъя. За сандал, олбог, хевс, олбог. За энэ шиг тохой мод байна. За аравч, синти, цурхай, хашлаг, сум, хасаа, аргай. За энэ зоос тавьсан байна. Одоо дүүжин харвна гэж ярьдаг тий. За тэгээд одоо энэ зурхаан дээр чулуу тавьдаг нь одоо бас энд тоглож болохгүй. Одоо өөр багийнхан тоглож байгаа гэсэн бэлэг тэмдгийг илэрхийлж бас энд чулуу тавьдаг.
зурхаан дээр чулуу тавьдаг юм байна. За тэгээд өндөр настай бас хараа бас муудсан одоо өндөр настай харваачд буюу хавчаахай буюу нум сумаар харавдаг. Тэ. За өөр. За тэгээд болох шивтэй. За. За 3 багийн гишүүн маань за үндсэндээ нэг 10 за би бүр хуруу дарж тоолсон 12-оос дотгошоогоо эд зүйлийг нэрлэлээ. За тэгэхээр одоо та нар маань за хэн үнэнд ойртуулж одоо тайлбарлав хэлж өгөх нь байна. За мөн одоо үзэгч олондоо яг энэ одоо тавьсан хэрэглүүдээ бүгдийн сайхан тайлбарлаж өгвөл бас сайхан байх гэж би бодож байна. За оролцогч 3 баг маань гуруулаа сайхан ер нь үнэнд төхөөлж хариуллаа. За энэ 3 багаас маань одоо энэ дээр байгаа шагаан харваан эд хэрэгслийг байна. Хамгийн сайн онцтой тайлбарлсан гэвэл Хилийн цэргийн дуужгийн чуулгын Тэмээчин баг. Дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гэрэл маань үнэн зөвөр хариуллаа. Ингээд та бүхэндээ би эд хэрэгслээ танилцуулъя. За мэдээж энэ 10 чигэний нэг. За энэ синти гэж байгаа. За энэ маань зурхай болоод ирнэ. За мэдээж хашлаг сум байгаа. За энэ хашлагны уут. За тэр маань энэ багийн харваачтай маань онсон оноог энэ хасаага энэ тохоо модон дээр шимдэг учиртай юм байгаамаа. За энэ маань мэдээж налчхыг гэж нэрлэнэ. Онч мэрэгэн харваачд цэцмэрэгнээ солиход налчхыг тулгаж тоглоно гэж бас ярьдаг. За хоёр багийн тоглолт 15 хасаага зэрэг дуусгаад оноо тэнцсэн тохиолдолд дүүжин гэж юм жижиг зоосыг тавьж харавдаг байгаамаа. За мэдээж энэ маань аргаа. За энэ улаан хасаа тэгээд энэ багийн 15 гасаа ингээд өрөөстэй байна. За ингээд модны маань хамгаалалт болох модны чулуу маань байж байна. Ингээд Хилийн цэргийн дуужгийн чулуу маань онцтой сайхан хариуллаа. За хүрээ. За манай Хилийн цэргийн дуужгийн чуулгын уран бүтээлчд буюу Ямаачин багийн маань гишүүн манай Ямаачин багаас тавьсан асуултанд үнэхээр онцтой сайхан хариулсан. За манай Ямаачин багийнхан маань ч гэсэн одоо таны асуултанд сэтгэл дүүрэн байж за асуултанд одоо үнэхээр тултлан сайн хариулсан гэж үзэж байгаа учраас манай Ямаачин багийн маань нэршлийн энэхүү одоо ноол үрэгтэй улаан ямааг танай хотод хотлуулах нэ. За хүрээ. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За одоо дараагийн баг уу манай Хончин багийн маань нэрэмжит асуултыг тавих цаг болсон байна. За цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. За би Хончин багийн ахлагч Эрдэнэ болд байна. Ингээд манай Хончин багаас бэлдсэн одоо асуултыг тэмцээнд оролцож байгаа бусад 3 багийнхаа одоо гишүүдэд танилцуулж болгоё. Монгол дээлний задаргаа буюу дээл хэдэн деталь хэсгээс бүрддэг вэ? Нэрлэнэ гэсэн ийм асуулт байна. За бодох хугацаа тун цөөхөн шүү. За Монгол хүн бүхэн одоо үндэснийхээ хувцас дээлийг одоо өмсдөггүй асаадаггүй хүн гэж байхгүй. Мэддэг юм шиг мөртлөө бас ухаад бодохоор мэдэхгүй юм шиг одоо ийм л асуулт байна да. Энэ бол үнэхээр сайхан асуулт байна. Та бүхэн маань ер нь бэлдэж ирсэн асуулттай Монгол төмний маань одоо мэдлэгийн цар хүрээг нэмсэн энэ баяр дээр маань одоо үнэхээр одоо шигтгэе болсон ийм сайхан асуултуудыг бэлдэж иржээ. За хариулах цаг үндсэндээ болсон. За тэгэхээр манай Хончин багийнхан маань өөрснөө шүүгч шүү та нар маань. За Монгол түмэн бол одоо үндэсний хувцас дээл дээрээ дэлхийд одоо гайхагдаж дэлхийгээс ондоошдог сайхан уламжлалтай. За деталь хэсэг бол за нийтдээ нэг 20 орчим байгаа гэж би бодож байна. За их дээрээс нэхлээ авахад дээлийн зах, эмжээр, за товч, шилб, за гадар ингэр, дотор ингэр, хормой, за сууг, мөр, за ханцуй, нуудраг, за жуулээ хажлаг, тэгээд хаваас, за тэгээд дотор илжлөө. Дотор хаваас хөрч явахлаа. За тэгээ бүс орох бах тий. Дээлний иж бүрдэл гэж байгаа учраас тий. Бүс орно.
За өөр юу авах вэ? Бүс орохгүй юу? За дээлийн одоо нуруу ар хэсэг гэж хэлэх бах иж бүрдлэн гэж нэг хэсэг нь учраас тий. За тэгээд өөр юу авах вэ? За үндсэндээ болсон гэж Болж үздэг. гин үү тий? Дутуу хэлчих үү? За. За болж гин. За баярлалаа. За дараагийн баг маань. За эхнээс нь одоо эхлэе. За зах, ингэр, ханцуу, дотоод хормой, имжээр. За товч нь болохоор нөгөө сампин зангилаа гэж ярьдаг. За шилб, имжээр, дотоод хормой, гадаад хормой. Тэгээд дотор, хажаас, хаваас, нудраг. Тэгээд нөгөө хошмог. Одоо энэ давхар энэ имжээрийг хэлнэ. Наадамч олондоо баяр наадмын баярын мэндийг хүргэе. Тэгээд Ямаачин багаас танилцуулъя, асуултанд хариулъя. За дээл эхлээд зах, ингэр, имжээр, дотоод хормой, товч, нудраг, шилб, хойд хормой, урд хормой, дээлийн дотор, дээлийн хаваас, ханцвий, хамжлаг, шилб, товч. За эдгээрээс бүрднэ гэж манай багийнхаа үзэж байна. За. За хүрээ. За хүрээ. Хончин багийнхан маань аль багийн гишүүнийг үнэн төхүүлж хариулсан. Эсбөгөөс хариулж чадсан нь үгүй юу гэдгийг та нар маань хэлж өгөөрэй. За 3 багийн гишүүд маань бас нилээдгүй төхүүллээ. Тэгвэл 28 ийм деталь хэсгээс бүрддэм байна. За тэгээ 3 багийнхан бол одоо за соён биш уулгын багийн одоо гишүү маань 15-ыг нэрлэлээ. Цэргийн дуу үжиг 14, 13 гэсэн. Ерөнхийдөө тун ойрхон ийм байдалтай бас асуултанд хариуллаа. За тэгээд дутуу бол нилээд үлдсэн байна. 14 гэдэг 15 гэдэг чинь бараг 50% нь хариулсан байна, тийм ээ. Тийм учраас үлдсэн юмнуудыг хэлхэн зүйтэй байх, тийм. За дээлийн одоо манайхан бас анхааралтай сонсоод мэдээд авахд буруудахгүй хаа гэж байна. Зах дээлийн дээд хэсэг буюу одоо хүний хүзүүг бүрхэх хэсэг. За энэ ойлгомжтой. Дээлийн одоо эм шилб, эр шилб гэж. За эм шилб нь мэдээж одоо энэ зүүн талд байгааг эм шилб, энэ баруун талд байгааг эр шилб довчтой хэсгийн үг гэсэн үг, тийм ээ. За тэгээд дээлийн ингэр одоо дээлийн дээд талаараа нээгдэг урд хэсгийг бол одоо ингэр гэдгээ гэж. За тэгээд дээлийн ингэрийн хараа гэд урд ингэрээс ханцуу хүртэл хэсэг гэхээр одоо үндсэндээ эндээс энэ хүрэх хэсгийг бол дээлийн одоо хараа гэж нэрлэдэг байх нэ. За тэгээд дээлийн ингэрийн ухаа гэж дээлийн ингэрийн ухаац гэж одоо нөө товчлдог энэ хэсэг байна шүү дээ, тийм ээ. Та бүхэнд харуулах юм бол за ингээд яг одоо жоохон ухсан хэсгийг бол ухаац гэдэг юм байна. За тэгээ мэдээж дээлийн сугны хэсэг, дээлийн дохоо гэхээр одоо ханцууын дунд хэсэг. За дээлийн ханцуу мөр гэхээр одоо нөгөө сая хэлсэн одоо нөгөө хаттад байдаг нөгөө дээр нь байдаг илүү мөр байдаг шүү дээ. За тий хатан мөрд. За энэ бол бас деталь хэсэгтээ ороод явд юм байна. За дээлийн мөрний урд хэсгийг болохоор богч ирүү гэдэг гинэ бас. Одоо энэ хэсэг гэсэн үг, тийм ээ. За ингээд дээлийн нудрагны омог гэж байд юм байна. Омог нь болохоор нудрагны давхар хэсгийг омог гэж нэрлэдэг. За дээлийн ханцуу гэхээр гарын хэсгийг бол тэр чигт нь одоо дээлийн ханцуу гэж нэрлэнэ. За ингээд дотоод хормой. За дээлийн одоо доод хэсгийг бас дэгэл явшиг гэж нэрлэдэг юм байна. Дээлийн хажлаг гэж бас байдаг. Дээлийн хавчаар нугалж оёсон хэсгийг бол одоо бас дээлийн хажлаг гэж нэрлэдэг. За дээлийн давтар гэж байдаг. Дээлийн хоёр ташааны хормой илүү гарсан хэсгийг бол давтар гэдэг. Дээлийн хайдаг, дээлний хажлаг. За тэгээ дээлийн хэмжээр товч хаваас гэдэг ингээд нийт одоо 28 хэсгээс бүрдсэн байт юм байна. Нэг бүрчлэн хэлэх юм бол за ингээд ямар ч байсан манай асуултанд бүгдийг нь бол нэрлж хараахан чадсангүй. Тэгтээ хамгийн одоо төхүүлсэн нь бол соён бич уулгийнхан. За ард нь манай цэргийн дуу үжиг, тэгээ хөлийн цэргийн дуу үжиг гэсэн иймэрхүү одоо байралтай оролцлоо. Нэвтрүүлгийн дүрм ёсоор бол за нэг дор хаяж одоо 80% нь ойртуулж хариулж гинэн. Энэ одоо хончин багийн маань хоныг хотондон хотлуулах боломжтой байлаа. За тийм учраас хончин багийн маань халзан цагаан хонь өөрийнхөө хотыг дүүргэж гэрэлдүүлж хотлоостойгоо үлдэх нэ. За багийн ахлагчийг урьж байна. Халзан цагаан хонио өөрийнхөө хотондоо хотлуулах нэ. За
гэлаалаа. За хүрээ. Дараагийн багийн нэрэмжит асуултан тавих баг бол манай Тэмээчин баг. За оролцож байгаа нийт уран бүтээлчтэй болон нийт наадамч олон монголчуудаа дархан хилээ хамгаалж байгаа энэ цаг үед мянган хилчдийнхээ одоо мэдчилгээг та бүхэндээ өргөн дэвшүү сайхан наадж байна оо гэж мэдчилж байна. За Монгол улсын хилийн 4 цэг байгаа. Баруун зүүн хойд өмнөд урд гэдэг. За энэ 4 цэгийг нэрлэнэ нэгдүгээр. Дараа нь энэ 4 цэг дээр ямар нэртэй хөшөөг хэдэн онд одоо босгож байрлуулсан бэ? За дээрэс нь энэ хөшөөний бэлэгдэл агуулгын талаар бас ингээд тайлбар ийм асуултыг одоо 3 багтаа тавьж байна. За энэ цэг дээр байршуулсан одоо дурсгалын баг нь хөшөөний нэрийг хэлэх нь байна. Ямар хүний санаачилгаар магадгүй ямар ерөнхийлөгчийн зарилгаар тийм ээ энэ хөшөөг босгосон бэ? За ийм 3 одоо утга та бүхний асуултанд хариултанд багтсан байх нь байна шүү. За ярилцаж зөвлөж болно, шууд хариулж бас болно. За адуучин баг, ямаачин баг, хончин баг. За гараад ирээрээ. Цаг болцсон байгаа. За ямар тааш сэнгэлсэн үзэн суугаа Монгол түмэндээ баяр наадмын мэнд төргий. Тэгээд сайхан эх орны маань хөлийн асуултыг бас хөлийн зэргийн маань чуулгын уран бүтээлчд маань бэлдсэн байна. За тэгээд бид бүхэн ярилцж байгаад баруун тал нь Алтай таван богд Майн туул гэдэг. За зүүн тал нь болохоор Соёл зуул, Модод арал. Урд тал нь болохоор Орог гашууны бор толгод. Хойд тал нь бол Монгол шарын даваа. Тэгээд Соёмбот баг нь маань болохоор 300 мянган метр одоо дээр барилдгаа л гэж бид бүхэн ярилцаад манай багийнхан асуултаа бэлдлээ. За манай баг ярилцаад. За баруун талын баг нь бол Алтай таван богдын Хүйтний оргилын Цаст даваа гэдэг газар 2016-аас 17 онд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөржийн санаачлагаар Соёмбот багныг бүтээсэн байт юм байна. За хойд тал нь бол Монгол шарын даваа. За зүүн тал нь бол Соёл зуулын Модод хамар. За урд баг нь бол Орог хушууны бор толгой гэсэн 4 цэг дээр хилийн багнууд байрладаг. За тэгээд хилийн багнууд маань бол одоо эдгээр яг 4 цэг дээр байрласан багнуудыг бол одоо Монгол улсын одоо хүрэл баг нь юу 5 метрийн өндөртэй хүрэл баг нь гэж одоо сайхан нэрийдэж ингэ сайхан бэлгшээдэг ийм уламжлалтай байна. Бэлэгддэг. За хариултыг авлаа. За манай хүмүүс одоо Алтай таван богдоос Соёл зуулын Модод хамар хүртэл Монгол шарын давнаас Орог гашууны бор толгой хүртэл Монгол орны маань дархан хил оршдгоо гэж ингэж ярьдаг. Тэгээд ингээд баруун тал нь Алтай таван богд, за хойд тал нь Монгол шарын даваа, урд тал нь Орог гашууны бор толгой, зүүн тал нь Соёл зуулын Модод хамар гэж ингэж одоо асуултанд хариулж байна. Тэгээ мөн адилхан Монгол улсын одоо дөрөв дэх ерөнхийлөгч Элбэг Дөржийн одоо ерөнхийлөгчийн санаачлагаар 2016-аас 17 онд одоо бас ийм хүрэл хөшөөг босгож 4 зүгт ингэж ийм 4 баган босгосон гэж ингэж хариулах байна. За хөшөөний маань дурсгалын багны маань нэр бэлэгдэл юу вэ? Тодруулж хэлэх зүйл байна уу? За хариултыг авлаа. За хариултыг болгосон 3 багийн гишүүдтэй баярлалаа. За ер нь бас ерөнхий бас ойлголтыг болвол одоо манай 3 багийн гишүүн бол хариулж байна. Бас наривчилсан бас өнөөдрийг дэлгэрэнгүй бас одоо тайлбар мэдээллийг би бас одоо дэлгэрэнгүй хэлье. Тэгээ та бүхэн маань бас дүгнэлтээ бас ингэж хийх байх. За би зурган дээр бас та бүхэн ингэж тайлбарлая. За энэ одоо мэдний асуусан асуулт бол хилийн багнаас гадна тэр Соёмбот хөшөөний талаар тийм ээ. За энэ бол 2016-аас 17 оны хооронд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөржийн зарилгаар хийгдсэн. За урлагийн гавь эсгэлтийн төрийн шагналт Ламсүрэнгийн ган хуйг гэж одоо баримлалчин одоо бүтээл. Ингээд одоо болд инженер одоо компани инженер техник ажилчид одоо байрлуулсан Соёмбот хөшөөний одоо бэлэгдэл бол Монгол улсын хилийн дархан байдлыг илэрхийлдэг. Дээрээс нь Монгол улсын тусгаар тогтнолыг илэрхийлдэг. Дээрээс нь үндэсний аюулгүй байдал гэсэн ийм 3 агуу том ойлголтыг
одоо бэлэгдэж яадаг ийм агуу одоо ийм хөшөө Соёмбот хөшөө гэдэг ийм нэртэй ийм хөшөө Монгол улсын 4 цэг дээр байрлаж байгаа. За энэ бол одоо Алтай Таван богдын одоо баг нь яг байгаа боловч яг байрлахтаа бол тэр Маян туулын Цастава гэдэг газар одоо газар зүүн байрлал одоо юуныхээ Бартасаад юмнасаа болоод ингэ байрлсан. За дараагийнх нь одоо манай хойд цэг болох Хөвсгөл аймагт байгаа Монгол шарын даваа. Энэ дээр одоо байрлаж байгаа хойд цэг. За зүүн зүг гэвэл соёл зуулын Модод хамар гэж одоо яг зүүн хязгаарын зүүн цэг байж байна. За өмнөд цэг бол Орвог гашууны бор толгой, хошууны гэж манайхан зарим тайлбарлаж байна. Орвог гашууны бор толгой. Энэ бол Монгол улсын өмнөд хилийн цэг гэсэн. Энэ дөрвөн цэг дээр одоо энэ одоо бэлэгдэлт Соёмбот багныг одоо хөшөөг ингэж байрлуулсан байна. Тэгээд өнөөдөр бас энэ гурван асуултын дундаас арай бас төхөөснө би одоо Цэргийн дүүжгийн эрдмийн чуулган Ямаачин баг арай нэлээд дэлгэрэнгүй бас ерөнхийлөгчийн зарлиг юм хэлсэн. Ямаачин багт одоо би тэмээгээ хөтлүүлээд явуулах бас юм одоо болгоож байна. За тэгээд энэ сайхан гатан тэмээг та өөрийн гараар бурамтхийг гардуулах нэ. За За дараагийн багийн нэрмжит асуултыг тавих баг бол манай Адуучин баг. Та бүхнийг өрье. Мөрдс нэгт байгууллагуудын маань энэхүү сайхан Баяр наадмын үйл ажиллагаа маань шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төр хуурхын амралтын газар бас болж байна. За байгалийн бас сайхан тогтцтой ийм газар болж байна. За одоо та бүхэндээ асуултыг тавья. 1778 оноос онголон дархаглагдсан дэлхийн анхны дархан заазд газар болох Богдхан уулын төр хуурхын аманд болсон 2 түүхэн үйл явдлыг нэрлэнэ гэж байгаа юм. За энийг нэрлэхдээ он дараалалтай нь оролцсон бүрэлдэхүүнтэй нь ямар үйл явдал болсныг нь та бүхэн маань тодорхой нэрлээрэй. За бодох хугацаа ерөнхийдөө 30 секундэд байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань яг одоо хэлцэж шийдээд за төрүүлж гарч ирсэн, төрүүлж хариулсан нь бас давуу тал болно гэдгийг би түрүүн хэлсэн. За хариулах цаг болсон. Асуултанд хариулъя. Одоо өндөр гэгээн зан нозрын үе гэхээр одоо 1700 онд ч юм уу. Анх одоо энэ Богдхан уулын ишээ 2-3 толгойг тархижсэн тийм түүхтэй мэлээ. Тэгээд богдж авсан нам удагтын нөгөө насан бат орших даншиг наадмыг хийжсэн түүхтэй гэж үзэж байна. Хоёрдугаарх нь бол энд бас нөгөө Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой. Анх одоо тусгаар тогтносон улс болохын тулд Оросын холбооны улстай одоо холбоо тогтоохын тулд одоо халах 4 аймгаас хүмүүс цуглаж одоо Чинван ханд орж тэргүүтээ хүмүүс бас энд чуулж исэн түүхтэй. За хончин бага төлөөлөд асуултанд хариулъя. Нэг нь бол одоо 1696 онд өндөр гэгээн зан базар за одоо гүн хан цолтой ноёдуудтайгаа бас одоо нөө долнуураас буцаж явахдаа хуралдаж ингэж байсан юм байна. Нөгөөх нь болохоор 1911 онд Богд хаан мөн одоо төрийн түшээдтэйгээ уулзаж одоо Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө бас ярилцаж за төрийн одоо 17 18 том түшээд ноёдуудтайгаа хурал хийж за тэгээд одоо эндээсээ хуралдаад Оросын холбооны улс руу бол одоо Даалам Сэрэн чимэд Чинван ханд төрж хайсан гүн тэргүүтээ одоо ийм одоо ноёдын төлөөллийг бас Орос руу явуулж байсан ийм түүхтэй. Тэгээд төрийн одоо том түшээд хуралдаж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бас нэлээдгүй шийдвэрүүдийг гаргаж ирсэн учраас төр хурхаа гэж ингэж нэрлэдэг гэж ингэж сонсч ирсэн юм байна. За би хариултыг өөрийн сонссон дуулсан зүйлээ одоо багийнхантайгаа ярилцаад сонсноо одоо хариулъя. За энэ төр хурхын аманд Чинван ханд дорж тэргүүтээ тэр үеийн одоо халах ноёдууд манжийн одоо дарлалыг эсэргүүцэж энд одоо сэм одоо нууцаар хуралдаж бүлгэн байгуулж хэрхэн одоо манжийн дарлалаас чөлөөлөгдөх тухай энэ эх орон аавын хүүхдүүдийн одоо цуглаж одоо улс төрийн тохироо бүх одоо зэрэг
зэвсэг техник одоо балданы тактик бүх юма боловсруулж одоо яадаг байсан. Тэр газар бол одоо энэ төр хурахын ам буюу төр хур гэж ярьдаг байсан. Одоо төр хурах гэдэг нэртэй болсон ийм одоо нэгдүгээрт нь. За дараа нь бол Богд хаант Монгол улсын үед бас одоо анхны долоо гэж ярьдаг. Одоо долоон бурхан 10 дугаар шинаан дээр одоо тодорхой гардаг. Энэ анхны долоон одоо эх оронч хөвгүүд бас энд одоо уламжлалын дагуу эцэг өвгдийнхээ одоо байгуулж исэн гавья тэр бүх газар орныг одоо бас судалж энд бас одоо дараагийн одоо үйл ажиллагаа юмнуудаа явуулж бас хэрхэн одоо цагаан Орос болон одоо гамингийн эсрэг хэрхэн эх орноо яаж чөлөөлөх вэ гэдэг энэ одоо тохироо бүх юмнуудаа цэргийн одоо нууц ажиллагаа бүх юмнуудыг энд одоо хэлэлцэж тохирж байсан ийм одоо хоёр түүхэн үйл явдал энэ аманд одоо болж исэн гэж одоо ингэ сонссон. За сүүлд нь яг зүгээр нэмэлтээр хэлэхэд энд бол социализмын үед бол одоо хар үнэг одоо үржүүлдэг ийм одоо газар болж ингэж байсан гэсэн ийм одоо мэдээллийг хүргэх байна. За та бүхэнд хариултыг болгоё. За 1696 онд халах ойрдын дайн дуусч өндөр гигэн зан улзрын долнуураас бусаж ирсэн замд Богд хаан уулын төр хурахын аманд хан уван гүн бэл бэс тэргүүтээ эхэс ноёд нь шажин хурахын аманд хутагт ховилгаад ламнар отоглон бууж хонхрын цагаан толгой бомбон толгой хоёрыг тахиж анхдугаар Богд Жавзан дамбын насан хутагт бат оршихыг бэлэгдэн мандал өргөж 93 дан шиг наадам хийсэн ийм ихний түүхэн үйл явдал байдаг юм байна. За хоёр дахь үйл явдал нь 1911 оны 7 дугаар сард Богд Жавзан дам дан шиг өргөх ёслол болох үеэр халахын 4 аймгийн хаад ноёд болох 17-оос 18 хүн нууцаар төр хурахын аманд хуралдаж Монгол орноо яаж тусгаар улс болгох талаар хэлэлцэж даалам цэрэн чимэд чин ван ханд дорж хайсан гүн гурвыг Орос улсад явуулахаар шийдсэн. За ийм хоёр түүхэн явдал байд юм байна. За тэгэхээр одоо хамгийн гол шийдвэрийг та нар маань гаргах ёстой. За багийн ахлагчтайгаа зөвлөж байна. За ямар ч байсан багууд маань маш сайхан хариуллаа. Дэлгэрэнгүй сайхан хариуллаа. Тэгээд манай багийнхан бас ярилцаад дөхүүлсэн тийм ээ, нэлээд сайн хариулсан. Цэргийн дууж эрдмийн чуулгыг гэж бол бид бүхэн ярилцаж байна. За тэгэхээр энэ алтан өнгөтэй аргааг хурдан хүлгэн та бүхэн маань цэргийн дуужгийн эрдмийн чуулганд гардуулах нь байна шүү дээ, тийм ээ. За хрэ. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсгийг эхлүүлье. Одоо манай нэвтрүүлгийн зүгээс та бүхнийг дөрвөн бэрх буулгах нэрэмжит асуултуудыг бид асууж эхлэх ёстой. За эхлээд бид морь буух асуултыг асууна. За энэ асуултанд хариулж чадсан баг маань өөрийнхөө одоо уян дээр хурдан хүлэгд өгүүлзүүлэх боломжтой болно гэсэн үг. За манай дөрвөн багийн гишүүд дээр Монголын их хаадын тамганы зургийг баг төсбөрт нэгийг хүргэсэн байгаа. За энэ тамганы дүрслэл маань Чингис хааны музейн нүүрэн хэсэгтэр байдгийг бас та бүхэн маань анзаарч харсан байх тийм ээ. За тэгэхээр Монголын их хаадын тамганы зургийг яг энэ хэн гэгч хааны тамга вэ? Ямар нэртэй тамга вэ? За тэгээд утга бэлэгдэл нь юу вэ гэдгийг та нар маань хариулах ёстой. Ойлгомжтой юу? За цаг явсан.
За цаг болсон байна. За. За багийн гишүүдийг өрье. За хончин багаас эхлээд хариулт явнаа. За эхний тамга бол өгөөдөө хааны дэгрээ тамга байна. За 1230 он. За хоёр дахь тамга бол мэдээж 1206 он Чингис хааны ширээтэй онг тамга байна. За гурав дахь тамга нь бол Чингис хааны ач хүү Гүйг хааны холбоо тамга байна. За дөрөв дахь тамга бол Мөн хааны Сэрээ тамга 1261 он. За тав дахь тамга бол 1260 оны Ариг бүх хааны одоо хос 3 тамга байдаг. Тэрний нэг тамга байна. За. Одоо утга бэлгэдлийн талаас нь дэлгэрүүлж хэлэх зүйл байна уу? Одоо мэдээж нөгөө улсын хаан болохоор төр төвшин адуу мал аривжих, эрүүл саруул байх гэд тийм бэлэгдлүүдийг агуулсан бахаа гэж бодож байна. За баярлалаа. Хариултыг авлаа. За дараагийн баг хариулъя. Тэмээчин багийн гишүүн. Алтан гэрэл байна. За эхний тамга нь одоо сүүлийн үед манайхан 100 цаа гэж яриад байгаа. Дэгрий тамга. Өгөөдөө хааны. За хоёр дахь тамга нь болохоор Гүйг хааны холбоо биш ээ. Энэ хөдөлтэй онг гэж хэлээд байгаа би бол. За хоёр дахь нь сүүлийнх нь энэ болохоор холбоо онг. Одоо хоёр хазарын амгаа шиг бөөрөн хідээр нь хооронд холбогдсон байгаа энэ холбоо онг. За дөрөв дахь тамга нь Ланз буюу Мөнх хааны үе тамга. Одоо Монгол улсын тодмонлоо үеч бэлэгдэн бэрлийн тамганд одоо энэ тамгыг ер нь ашиглаж байгаа. Тийм. Ланзан тамга гэж. За. За тав дахь тамга нь болохоор Монгол 3-ын тоо давхар 3 гэж. За энэ яг ямар хааны үед ашиглагдчихсэн нь одоо яг тодорхой сайн мэдэхгүй байна. За ийм тамга байна. За ер нь тамгыг ер нь адуу аривжиж төрийн унаа сайхан өсөж дэвчий бэлэгдсэн. Тусгаар улсын улс гүрэн одоо төлөв төвшин сайхан тайван байхыг бэлэгдэж ер нь адууг тамгалдаг. Тэгээд бэлэгдэн тийм учиртай байхаа гэж бодож байна. За хорой. За Ямаач багийн гишүүн хариулъя. За эхний тамга бол одоо сүүлийн үед бол одоо бид бүгдийн үед хэрэглэгдэж байгаа тамга 100 цаа тамга гэж нэрийдэд байдаг. За энэ бол одоо өгөөдөө хааны үеийн буруу дэгрээ гэж тамга. Зөвхөн дэгрээ биш үү? Буруу дэгрээ гэж тамга байгаа. Тий. За хоёр дахь тамга нь ширээтэй онгин тамга. Одоо ч хэрэглэгдэж байгаа. Тий. Чингис хааны үеийн ширээтэй онгин тамга гэж байна. За гурав дахь тамга бол одоо холбоо онг гэж тамга байна. За гурав дахь тамга бол ланц тамга гэж Мөнх хааны үеийн үед хэрэглэгдэж байсан тамга байна. За сүүлийн тамга давхар 3-ын тоо одоо яг тухайн үеийн одоо яг нэр Алтан гэрлийнхаа хариулснаар яг ямар хааны үед хэрэглэгдэж байсныг мэдэхгүй. Тэгээд давхар 3-ын тоо гэсэн тамга. За тэгээд мэдээж тамга гэдэг бол одоо тэгээд улс орон бүрэн бүтэн байх, адуу мал өсөж үржих, амар амгалан, дайн дайжингүй, энх хамгаалан, эрүүл сарвал байхыг сайхан бэлэгдэж ингэж эртээр үеэсээ хаадууд маань ингэж сайхан адуу малаа тамгалж ирсэн уламжлалт төвхтэй. За асуултанд хариулъя. За хамгийн эхний тамга бол одоо өгөөдөө хааны үеийн дэгрий тамга байна. Хоёр дахь тамга бол одоо ширээт онг тамга. Гурав дахь тамгыг бол одоо хоёр янзаар зарим нь хэлдэг. Холбоо онг, зарим одоо аймаг нутагт бол хашаа тамгач гэж хэлдэг. Хоёр хэллэгтэй. За дөрөв дахь тамга бол одоо ланц тамга, одоо сэрээт тамгач гэж одоо зарим бас нутагт өөрөөр хэлээд байдаг тий. За ингээд сүүлийн тамга бол одоо
давхар 3-ын тойног одоо яг нэршлийг нь бол одоо хараахан сайн онжил хэлж чадахгүй байна. За аль хааны гэдгийг мэдэхгүй байна. За ингээд 4 багийн маань хариулт та бүхэн маань болгоод сонслоо. За тэгэхээр энэ 5 тамга байгаа шүү дээ. Та бүхэн харж байгаа тийм ээ. За эхнийх нь бол Дэгрээ тамга, Өгөөдөө хааны Дэгрээ тамга. За хоёр дахь тамга бол Чингис хааны Ширээтэй онгин тамга. За энэ мөн байх нь тийм ээ. За гурав дахь тамга бол Гүйг хааны Холбоо онгин тамга. За дараагийн тамга бол Мөнх хааны Сэрээ тамга. За дараагийн тамга бол Ариг бүх хааны дэлдүүлсэн зоосон мөнгөн дээрээс олдсон ийм тамга юм байна. За учир бэлэгдлийн хувьд гэх юм бол за онгин тамга манай Чингис хааны тамга гэж ярьдаг. Онгин тамга буюу зарим газар бол наран тамга гэж ярьдаг тийм ээ. За наран тамга гэдэг бол ерөнхийдөө сансар хорвоо гээгүүлдэг нарыг илэрхийлсэн ийм одоо мандан бадрахын бэлэгдэлтэй ийм дүрс юм. За Ширээтэй наран тамга гэдэг нь бол монголчуудын эртний овг аймагуудын одоо хэрэгжилж байсан тамга. За Хинтээ аймгийн Бэндэр суманд байдаг Аршаан хадны тамгын одоо дүрс алдартай тийм ээ. За энэ Аршаан хаднаас олдсон эртний монгол аймагуудын тамганы дотор Ширээтэй онгин тамга бол маш тод харагдаж байдаг. Ийм очиртай юм байна. За Өгөөдөө хааны Дэгрээ тамга бол ялангуяа одоо Өгөөдөө хааны зарилэг гэсэн бичээстэйгээр олдсон. Ийм очиртай. За Өгөөдөн үр удам бол бүгдээрээ Дэгрээ тамгатай байсан. 2002 онд Монголын эртний нийслэл Хархором хотод одоо хийсэн археологийн малтлагаас олдсон жижиг мөнгөн зоосон дээр хар хором гэсэн бичээстэйгээс гадна нөгөө талдаа Дэгрээ тамгатай байсан юм байна. За дараагийн Гүйг хааны Холбоо онгин тамга. За энэ бол одоо Монголын эртний нийслэл Хар хором хотын барилга байгууламжид хийсэн археологийн малтлагаас хаадын нэлээд олон янзын тамга бүхий тоосог олдсон. Тухайлх юм бол одоо Чингис хааны, Зүч хааны, Цагаатаа, Мөнх, Гүйг хаадын тамгатай тоосгонууд гарч ирсэн. За мөн дээр нь хас, загалмай, уйл, сэрээ тамгатай тоосог бас гарч ирсэн байдаг юм байна. Ер нь бол Мөнх хаан түүний одоо дүү Хүлэг хаад бол сэрээ тамгатай байсан гэж байна. За тамганы одоо тэмдэг бэлэгдэл нь 3 ертөнцийн дайн дайсныг ялах гэсэн одоо ийм бэлэгдэлтэй гэж байна. За Ариг бүх хааны энэ дэлдүүлсэн мөнгөн зоосон дээрээс олдсон энэ одоо тамгыг бол одоо яг одоо тэдэн онд байсан ямар нэршилтэй энэ төр гэдгийг бол бас төдийлөн бас одоо ихсруулж бол байхгүй. За энд ер нь тамгын дүрсийг Чингис хааны одоо музейн магнат залсан байдгийг та нар маань мэднэ тийм ээ. За хаадын овгийн тамгыг хэрэглэх ёс одоо маш нарийн дэг журамтай байсан. Хаадын тамгыг хаан төрийн тэмдэгт, хаан язгууртны эд хэрэглэл, хааны одоо ордон байгууламж, хаад язгууртны мутрын тамга тэмдэг зэрэг дээр байршуулдаг. За мөн одоо улсын алт мөнгөн сан зэрэг төр улсын чанартай зүйлд хэрэгэлдэг байсан юм байна. Одоо утга бэлэгдлийн хувьд бол одоо ийм. За ингээд ерөнхийдөө бол одоо тамганы талаар та бүхэн маань нэлээд тодорхой хариулсан. За ер нь бол одоо бэлэгдэл талаас нь хариулсан хүн бол байхгүй тийм ээ. Багуудын хувьд бол за зарим нэгэн зүйлийг одоо жишээ нь одоо ланз гэдэг бол одоо яг сүүлийн үед хэрэгжилж байгаа нэршил. За яг үндсэн одоо нэршил энтрийг зөрүүлж хэлсэн ийм талууд байгаа. За тийм учраас хамгийн одоо зөв төхүүлж хариулсан хүнийг бол би Цагдаагийн сүлд чуулгын Хончин багийн гишүүн Адиас Орныг гэж үзэж байна. За. Дэлхийн талыг одоо морин турааран тамгалж явсан өвөг дээдсийн маань бас одоо тамганы бэлэгдлийг нэлээд тод томрон тайлбарлаж өгсөн. Мэдлэгийн цар хүрээг нэмж өгсөн. Манай Цагдаагийн сүлд чуулгын Хончин багийн гишүүн Адиас Орн танд энэхүү алтан төөртийг гардуулъя. Хүрээ. Хурдан хөлөгч нь магнадаа тоосгүй байх алтай. За хоёр дахь асуулт буюу хонь буулгах асуултыг нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ сонирдуулах гэж байна. Анхаарлаа хандуулаарай. Монгол түмний маань одоо энэ соёлын гайхамшигтай өв болсон Монгол наадам хэдэн онд ЮНЕСКОгийн соёлын өвийн жагсаалтанд ямар үндэслэлээр бүртгэгдсэн бэ? Хариултаа болгож. За Тэмээчин баг шууд хариулахаар гараа өргөсөн. За хариулж болно.
За Тэмээчин баг хариултыг болгоё. За 2010 онд Монгол наадам ЮНЕСКОд одоо бүртгэгдсэн соёлын одоо бит бус одоо бүртгэгдсэн байдаг. 93 наадам ЮНЕСКОд бүртгэгдсэн байт юм байна. 2010 онд. За хариултыг авлаа. За манай хончин баг хариулахаар болсон байна. Монгол 93 наадам маань 2010 онд ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд тооцогдож бүртгэгдсэн байдаг. За энэ Монголын одоо уламжлалт зан үйлийг дэлхийн олон нийтэд танилцуулах цогцоор нь иж бүрдлэр нь хурдан морь бүх сур харваа цогцоор нь танилцуулах ийм үндслэлээр бүртгэгдсэн байдаг. За хариултыг авлаа. За Дуучин багийн хариултыг сонсъё. За 93 наадам маань ЮНЕСКОд 2010 онд бүртгэгдсэн бөгөөд бит бус өв за дэлхийд цорын ганц одоо бит бус өв буюу уламжлал одоо өв соёлыг сурталчлах чиглэлээр одоо зан үйлийн за тэгээд өв соёлоо түгээх гэсэн үндслэлээр нүүдэлчдийн юм одоо ахуй соёлыг дэлхийд түгээж одоо цор ганц гэдгээр бүртгэгдсэн байна. За баярлалаа. Ямаачин багийн гишүүн хариултыг болгоё. Манай багийнхан ярилцаад Монгол наадмыг 2003 онд одоо анх Монголын бит бус өв гэж конвенцэд одоо саналаа илгээж ирсэн байна. Тэгээд яг 2010 онд ЮНЕСКОд бит бус өв соёл гэдгээр бүртгэж авсан юм байна. Тэгээд энэ ямар шалтгаантай үндэслэлэр вэ гэвэл үндэсний дархлаа тэгээ Монгол улсын тусгаар тогтнол мэдлэг ёс заншил одоо ард түмний оюун санаанаас үүдсэн одоо ардын арга ухаан одоо уламжлалт одоо баяр наадам гэсэн үндэслэлээр одоо дуу хөгжим бүжгээс бүрдсэн одоо юм уламжлалт өв соёлын баяр юм аа гэж бүртгүүлсэн юм байна. За баярлалаа. За би та бүхэнд болоод үзэгчдэд хариултыг бас хэлж өгье. За Хүннү гүрэн байгуулагдсны 2220 Их Монгол улс байгуулагдсны 805 ардын хувьсгалын 90 жилийн ойн өмнөхөн дэлхийд ганцхан Монгол наадам маань ЮНЕСКОгийн хүн төрөлхтний бие тус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгджээ. Бүртгэгдсэн тухай батламж өвчгийг ЮНЕСКОгийн ерөнхий захирал Хадагта Ирина Бокова Монгол улсын ерөнхий сайд Батуулдад гардуулан өгсөн байдаг. 2010 оны 11-р сард Кен улсад хуралдсан соёлын бит бус өвийг хамгаалах засгийн газрын хоорондын хуралдаанаар Монгол улсаас 3 өв бүртгэгдсэний нэг нь Монгол үндэсний баяр наадам байжээ. Монгол наадмыг инхүү ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгснээр 93 наадам нь зан үйл, ёс заншил, улмаар нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр Монгол соёл иргэншлийн төлөөлөл нэрийн хуудас гэж баталгаажуулсан юм байна. За тэгэхээр бүрэн дүүрэн хариулсан баг байхгүй учраас манай халзан цагаан хонь нэвтрүүлгийн багийнхны хотонд үлдлээ. За хорой.
За Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан цэнгэнд дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд баяр наадмын дугаард оролцож байгаа багуудаа тавих дараагийн асуулт бол манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд маань тэмээ болох асуултыг бэлдсэн байгаа. Магадгүй одоо тухайн үедээ Монгол цэргийн ном бол одоогийнхоор бол одоо энэ пуужин зэвсэг шиг үүрэг гүйцэтгэж дэлхийн талыг байлдан дагуулахад нөлөөлөж байсан энэ гайхамшиг зэвсгийн талаар та бүхний мэдлэгийн цар хүрийг тэлэх сорих асуултыг бид тавих гэж байна. Ингээд та бүхнийхээ өмнө энэ асуултыг та бидэнд болгоолгох хүндтэй зочин Монголын уламжилт харвааны холбооны тэргүүн Машбатын зоригт таныг хүндэтгэн өрье. За, амгалан сайхан морилж явна уу та? Сайхан, та бүхэн сайхан наадаж байна уу? Сайхан, баяр наадам сайхан уу? Зосон сайхан болж байна уу? Та сайхан зосч байна уу? Сайхан. За тэгээд эдэнд маань ямар асуулт тавихаар банжиж ирвэ гэдгээ хэлж өгье дөө. Ер нь дэлхийн дахинд бол Монгол харваачд бол алдар цугаар туурайтуулсан байдаг. Монголын бүх ард түмэн бол одоо харваачд. Тийм учраас миний тавьсан асуултанд төвөггүй хариулна гэж найдаж байгаа. За тэгэхээр энд 3 ном байгаа. Энэ 3 номны үүсэл гарал түүхэн талаас нь мөн хэлбэр хийж номны бүтцийн талаар хоёрдугаарт энд байгаа 4 сумны талаар тодорхой хариулж өгөхийг хүсэж байна. За, эхлээд та бүхэн маань харчаад суугаад зөвлөж иж болох нь шүү дээ, тийм ээ. За цаг болсон байна. За Тэмээчин багийн ахлагч Даваасран байна. Би 3 төрлийн ном байна. Энэ бол за энэ эхнийх нь бол би одоо буряд ном байх гэж бодож байна. Энэ халах ном, энэ урайнхаа ном болоо гэж бодож байна. За сум бол энд 4 сум байж байна. За энэ бол зэвтэй сум буюу энэ бол одоо яг байлдааны сум, хүрэл зэвтэй ийм одоо сум байна. За сүүлийн үед бол энэ зэв нь бол одоо болцоогаар ингээд солигдсон гэж ингэж ирдэг. За энийг би дуут сум болов гэж ойлгож байна. За энэ одоо урдталтай юутай ясан одоо юутай болцоотой ийм одоо 4 сум байна. За сумны хойдолд энэ үд бол одоо чиглүүлэх үүрэгтэй, энэ салхи зүсэх үүрэгтэй одоо бас ийм хулгатай байдаг. Энийг голцоо одоо бүрэгдийн өдөр ингэж хийдэг. За номыг одоо уралхтаа бол янгрын ивэр ингэж орж энэ хатуу одоо нөгөө харвах тэр чавхыг одоо яадаг. Дээрээс нь цовж хийсэн шөрмсийг цавуудаж ингэж одоо энэ алганд ингэж хийсэн байдаг. За болсон тийм ээ. За дараагийн баг манай хончин багийн хариултыг болгохоор бүс хүүхэн гарч ирсэн байна. За хариултыг болгоё. Монгол үндэстний сурын харваа, халах, буряд, урянхаа гэсэн 3 төрөл байдаг. Энийг бол буряд ном гэж ойлголоо. Голынх нь халах ном. Энэ тэгвтээ энэ юуг болохоор урянхаа ном юм болов гэж бодож байна. За тэгээд энэ сумны тухайд бол хамгийн урт баруун талд байгаа зэвт сум. За дараагийнх нь бид дуут сум гэж бодож байна. Дуут сумыг мэдхийн тулд нөгөө үлээхээр дуурдаг байхгүй юу? Одоо үлээж болох байх тий. Дараагийн хамгийн том энэ урдаа ийм юутай сум бол булцууц сум байх гэж бодож байгаа. За хамгийн сүүлийнх нь болохоор магадгүй галт сум байх гэж бодоод байна. За боломдоо яг ингээл тайлбарлчих. За манай Ямаачин багийн ахлагч Батсайхан хариулъя. За манай багийнхын ярилцаад хамгийн ихэнд байгаа энэ ном маань халах ном, буряд ном, урянхаа ном. За сумны хувьд гэвэл за баруун талын энэ сум бол зэвтэй сум, энэ ерөнхийдөө байлдааны сум гэж ойлгож байна. За хоёр дахь сум бол булцуут сум. За энэ болохоор одоо 93 наадмын нэг төрөлд орж байгаа хасаа харвдаг сум юм болоо гэж бодлоо. Тэгээд энэ нь болохоор тасын өдөр ингэж сумыг салхи зүсэх маягтай. Энэ сум болохоор за энэ арьсан бай харвдаг сум юм болов уу гэж бодож байна. Тэгээд
энэ нь болохоор хасаан дээрээ харагдаг. За энэ болохоор галт сум гэж ойлгож байгаамаа. За тэгээд ном маань болохоор өстэй бариул, алга, матах хэсэг, ар өвөр тал, их бие. Тэгээд ойн, самса, хөвч гэсэн эд ангиас бүрдэж байна гэж ойлгож байна. За баярлалаа. За дуучин багийн хариултыг сонсъё. За дуучин багийн сонсч байна. За эхнийх нь бол халах ном, хоёр дахь нь урианхай, гурав дахь нь бүрээд ном гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд сумны хувьд байлдааных бай тарвааных нь энэ үүд өгөх. Бай тарвааных нь энэ чинь мөрөө харвааны дээр байдаг лөө. Мөрөө харвааных энэ бай тарвааных нь энэ нөгөө нэг ширдэг хасаа онд байна. Хасаа онд нь энэ чи хасаа онд бай тарвааных нь. За номны бүтц дээр номны зүйл байна уу? Бүтц дээр бол гар гिचг гэдэг яг саяны хүмүүсийн хэлдэг санал нэг байгаа. За санал нэг байна. За хариултыг сонслоо. Тэг зоригдох байн зөв хариултыг чамаараа сонсъё доо. За нийт багийн гишүүдтэй баярлалаа. Ер нь бол бас ном сумны талаар бас сайхан мэдлэгтэй байд юм байна. За энэ ном бол хүннүү загварын ном, хүннүү гэж эртний Монгол ном баггүй юу? Ер нь манай судлаачд бол одоогоос 1200-аас 7000 жилийн тэртех дунд чулуун зэвсгийн үе буюу мезолитийн үеийг одоо ном сумны ихтэй гэж үздэг баггүй юу? За энэ хоёр дахь ном бол одоо хүннүүгийн дараагийн үеийн одоо бидний хэрэгжилж байгаа манай халах гэж яриад байгаа ном. Ари өөрөөгөө зөндөө хайгуул тоох гэж юмтай. За түрүү чи манайхны ярьсан одоо номны бүтцэл эндээ шүрмэс гадна талдаа, дотор талдаа эвэртэй, шүрмсэн артай, эвэр илэгтэй гэж ярьдیں۔ Энэ номны дунд хэсгийг элэг гэж нэрлэнэ. Энийг бариул гэж нэрлэнэ. Номны дээдлийн хэсгийг гичрэг нэрлэдэг байхгүй юу? Ингээ хөвч. Ингээ дөрвөн үндсэн хэсгээс бүрдэн ном бол. Тэгээ ингээд сүүлийн үеийн ном бол юм хайгуул тоох гэж юмтай болсон байгаа. Хүннүү ном бол хайгуул тоох гэж байдаг учраас маш хол шиддэг, хүчтэй байдаг. Ийм давуу талтай. Эртний монголчууд хүннүү номаараа дэлхийд гайхамшигыг гайхуулсан байгаа шүү дээ. Энэ ном бол бурайд ном. Бурайд номны бол хичрэл нэм богинохон байдаг. Хүннүү номны хичрэл маш урт байдаг. Одоо үеийн хүннүү номын дараагийн загварлын арай дуунзаг энэс арай урт хичрэлтэй байгааз. Тийм жижигхэн бурайд ном энэ бол. Одоо өнөөдөр бол манай Монголд бол 5 төрлийн харваа маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Нааданд харуудаг одоо манай хасаа харваа гэж байна, урианхай харваа гэж байна, бурайд харваа гэж байгаа, манай зэвт харваа байгаа. За мөсөн харваа гэж байгаа. Манай морныхан бас үйл маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ сум бол урианхай харвааны сум. Урианхай болон мөсөн харваанд ашигладаг сум энэ бол. За арай жоохон багдуухан болцоотой энэ бол бурайд сум. Энэ бурайд сум. Энэ манай хасаа хардаг сум. Хасааны сум. За энийг бол хүн болгон хэлсэн зэвт сум гэж. Энэ одоо манай маш эртний манай өвгдөөс чинь аян дайнд хэрэгжилсэн сум байдаг. За зоригтхоогоос одоо би нэг зүйлийг асуух хэрэгтэй. Манай дөрвөн багийн одоо оролцогчид маань өөрийнхөө одоо гэрт тэмээ хөтлж очих ийм боломжтой хариулсан хүн байна уу? Манай гишүүд маань ямар ч байсан тодорхой хэмжээний хариултыг өглөө. За тийм учраас одоо бүх одоо энэ гишүүдтэй тэмээнийхэн шагналыг бүгдэнд нь олгоё гэсэн бодолтой байна миний хувьд. За баярлалаа. Баярлалаа. За таны тавьсан саналын дагуу дөрвөн багийнхаа нийт оролцогчдод энэ сайхан атан тэмээдийг гардуулан өгье. За хорой. За Ордон цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дөрвөн багаас хөгжөөн дэмжигчдийн дотроос нэг хүн гарч ирж хөгжөөн дэмжигчдийн одоо асуултанд хариулснараа манай багуудад зайлшгүй шаардлагатай байгаа хоныг хотондоо хотлуулах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн зүгээс тавьсан хоньны асуултанд та бүхэн маань хинэнч бүрэн дүүрэн хариулж чадаагүй учраас
хонь манай нэвтрүүлгийн хотод үлдсэн байгаа. За тийм учраас одоо хоньны асуултанд хариулах хөгжөөн дэмжигчдийн нэрэмжит асуултыг би та бүхэнд тавих гэж байгаамаа. За ингээд баг багаас хөгжөөн дэмжигчдийн төлөөлөл болсон нэг эрхмүүдийг урьж байна. За тэгэхээр одоо би та бүхнийхээ өмнө манай уламжлалт харвааны холбооны тэргүүн зоригт тухайг дахин урьж байна. За ямар даалгавар гүйцэтгэх вэ гэдгээ та бүхэн маань баг хараад ойлгож байгаа гэж би бодож байна. За багийн гишүүд амжилт хүсье. Энэ тавьсан баг 10 алхмын зайнаас харуuna. Тэр Боронхи баяны голынх нь улаан бол 5 оноо. Дараагийн цаг нь шарн 4 оноо. Ногоон нь 3 оноо. Цагаан нь 2 оноо. Цэнхэрдээ буул 1 оноо гэсэн оноог авах юм байна. Тэгээд нэг хүн 2 сум харуuna. За ном сум харуулахыг та бүхэн өөрсдөө сайн мэдж байгаа байлгүй дээ, тийм ээ? За ойлгомжтой. За би л яхиж нэг сум харж үзүүлээ, тийм ээ? За тэгээд манай зоригдох бай. Та бүхэнд нэгсэндээ үзүүлэх харваа хийж та бүхний одоо оноо цэцээ чи одоо тэгшилж өгнө шүү дээ. За хөгжөөн дэмжигч харваач болгон 2 сум тавина тийм ээ. 2 сумны нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан хөгжөөн дэмжигч ялагч болно. Банд биш ч гэсэн банзанд бол гослаа. Эй! Мой харууллаа гэж. За 2 оноотой гэж. За хорэ. Ингээд өнөөдрийн энэхүү нэвтрүүлгийн үзэгчдийн дундах тэмцээнд цолгорон шалгарсан манай Тэмээчин багийн хөгжөөн дэмжигчийг хүндэтгэн өрье. Эрхийн мэргэн, эрхийн дэн онцтой, нүдэн дэн эрдэмтэй гэдгийг харуулж багтаан энэхүү халзан цагаан хоныг авч байгаа танд баяр хүргэе. Улам их амжилтыг хүсье. За ингээд уралдаан цэнгийн дөрвөн мэрэх нэвтрүүлгийн маань бараг ялагчийг тодруулж болох асуултыг би одоо та бүхэндээ тавих гэж байгаа. Энэ бол манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ тавьдаг ямаа болох асуулт байгаа юм аа. Монгол бичгээр бичсэн монгол тоонуудыг өөрөөр хэлбэл тэгээс 10 хүртэл та бүхэн маань зөв дараалалд нь оруулж байршуулна. Нэгд. За хоёрт гэх юм бол яг одоо тохиож байгаа монгол төмний төр төсний их баяр наадмыг монгол тоогоор бүтээн. Ойлгомжтой тийм ээ? Нэг нь хань. Энд тэг орсон чи 10 оршоод гүйцэтгэв. Бүгдээрээ хаалтаа бүгдээрээ тогтсон. Тэгээд За манай багууд маань Монгол үндэснийхээ бичгээр монгол тоогоорон за 1-ээс 10 хүртэл тэгээс 10 хүртэл дараалуулан байршуулсан байгаа. Тулгар төрийн 2232 жил Их Монгол улсын байгуулагдсны 817 жил Ардын хувьсгалын 102 жил гэсэн цифрыг байршуулсан байгаа тийм ээ. За ингээд одоо аль баг алдаа мад гаргаж вэ үгүй юу гэдгийг бид харах болно. За манай Ямаачин багийн маань хувьд төр төсний их баяруудын цифрүүд за зөв бичигдсэн тийм ээ. Ардын хувьсгалын 102 жил. За дараалалаараа тэг 1 2 3 4 5 6 7 8 9
За 10 гээд. За зөв бичигдсэн гэж үзлээ. За манай Ямаачин багийн хувьд бол алдаа мадаггүй байршуулсан байна. За энд нэгийн тоог андуурч биччихье. 2 3 2 зүгээр байна. 4 1 дээр тавьсан. 6 7 2-ын хооронд нэгийн тоо хийсэн. За ингээд үндсэндээ бол цифр дарааллыг бол үндсэндээ буруу бичсэн тийм ээ. За 2232 бол зөв. За 817. За 817 мөн буруу. Ягаад тэгэхээр та бүхэн маань нэгийн тоог ерөнхийдөө андуураад байгаа тийм ээ. За тэгээд мэдээж хэрэг 102-ыг бол мөн одоо нэгийн тоогоо андуураад байгаа учраас мөн буруу бичсэн. За ингэхээр за үндсэндээ бол одоо та бүхэн маань энэ дөрвөөс зөвхөн одоо 2232 гэдэг тоог зөв байршуулж бусад гурав нь бол алдаатай гэж ойлгох нь тийм ээ. За энд яасан байна? За 2232 бол зөв. 817 зөв. 102 бол зөв тийм ээ. За дараалал 1 2 3 4 10. За ямар ч байсан эднийх бол одоо бүх бариллаа зөв байршуулсан байна. За баяр хүргэе. За 2232. За зөв байна. За 817. 800. За 817. За зөв. За 102 бол зөв. За дараалал нь 1 2 3 4. За ямар ч байсан зөв байршуулсан байна. За одоо дөрвөн багаас нэг оролцогч гарч ирээд Монгол тооны бэлэгдлийн талаар тайлбар хэлэх ёстой. За нэгийн тоо бол бүх тооны суурь, бүх юмны одоо үндэс гэж үздэг. За хоёрын тоо бол бүх зүйл хоёр талтай, хоёр төлөв гэсэн үг. Одоо гүн ухааны арга бэлэг, жаргал зовлон гэдэг те ийм бэлэгдэлтэй. За гурвын тоо бол одоо Монгол ардын бие ертөнцийн тоо. Одоо жишээлбэл чандман эрдэнэ, гал, нар, сар гэсэн одоо тийм бэлэгдэлтэй. За дөрвийн тоо бол эрдэнэт дөрвөн сэцэд буюу одоо Чингис хааны яг үнэнч одоо дөрвөн нохоо зөв сүбэдэ, зэлэм хувлаа буюу одоо дайснаа ялах гэсэн бэлэгдэлтэй. За 5-ын тоо бол 5 мах бодийг бэлэгддэг. За 6-гийн тоо бол зүн бэлгийн мэдрэмжийг бэлэгддэг. 6 дахь мэдрэх үеийг бас бэлэгддэг. За 7-гийн тоо бол 7 уулын цаагуур одоо муу бүхнийг гитэлгэх. За мөн 7 бурхан одыг бас бэлэгддэг. За 8-ын тоо бол шашны тоог бэлэгддэг байх нь. За 9-ийн тоо бол 9 хүсэл хамаг амт шимтний манлай 9 цагаан сүлд гэсэн ийм бэлэгдэлтэй байдаг байна. За Тэмээчин багийн гишүүн Алтан гэрэл байна. За 1-ийн тоо болохоор бүх тооны суурь гэж үздэг. 2-ын тоо бол арга бэлэг. 3-ын тоо болохоор ертөнцийн тоо гэж ярьдаг. За 4-ийн тоо бол дөрвөн зүгийг бэлэгдэг төр ёсны уламжлал. За 5-ын тоо болохоор анхны 9-ийн тооны дундаж гэж 5 мах бод гэж бэлэгддэг юм байна. 6-г нь болохоор зөн бэлэг мэдрэмжийн илэрхийлэл. 7-гийн тоог болохоор монголчууд угаасаа 7-гийн тоог муу тоо гэж ярьдаг те. 8 болохоор жаргалын 8-аар 8 тахилаа бэлэгддэг. Бэлэгдэлтэй. 9-ийн тоо нь болохоор олон зүйл хамаг хотол гэж бэлэгддэг байна. 9 хүсэл 9 хилтэй эдэр 9 эдэр гэдэг 9-ийн тоог тэгж бэлэгддэг байна. Ямаачин баг асуултын хариултыг болгоё. 1-ийн тоо бол бүх тооны суурь. 2-ын тоо бол арга бэлгийг бэлэгддэг юм байна. 3-ын тоо бол ертөнцийг бэлэгддэг юм байна.
4-ийн тоо болохоор төр эртний уламжлалыг бэлэгддэг юм байна. 5-ийн тоо бол анхны 9 тооны төв дундаж гэж авч үздэг юм байна. 6-гийн тоо болохоор зүн бэлэг мэдрэмжийг илэрхийлдэг тоо юм байна. 7-гийн тоог болохоор шившлэгтэй холбоотой гэж одоо монголчууд үздэг. Одоо жишээ нь бид нар чинь жоохон багт нэг хувь муу салхи шуурал ирэхээр 7 улын цагаар доглон шулмас дээр очиорой түү гэж ингээд тэгээд тийм болохоор нөгөө шившлэгтэй холбоотой тоо гэж авч үздэг юм байна. 8-ийн тоо болохоор элбэг дэлбэг одоо баяр баясгалан илэрхийлдэг. Одоо ертөнцийн дундаж твийн аж амьдралын тухай илэрхийлсэн тоо гэж авч үздэг юм байна. 9-ийн тоо бол хамаг одоо хотлороо ад жаргал эрүүл энхтэй тэр бүх сайн сайхан бүхнийг бэлэгдсэн 9 хөлт цагаан туг 9 цацал гэх мэт зүйлийг ингээ илэрхийлсэн байт юм байна. За манай баг ярилцаад 1-ийн тоог бол арга ухаан буюу бүхний үндэс гэж тайлбарлаад 2-ын тоо бол арга бэлэг буюу хар цагаан өнгө одоо бүхнийг тэнцвүүлэх гэдэг утгаараа тайлбарлсан байна. За 3-ын тоо бол тулгын 3 чулуу буюу хамаг бүхний тулгуур гэж тайлбарлаж байна. За 4-ийн тоо бол эв тэв тэнцүү байх гэдэг тайлбар. 5-ын тоо бол 5 мэдрэхүй 5 зүүн гэдгээрээ тайлбарлагдана. За 6-гийн тоо бол ертөнцийн одоо баяр одоо баясал бэлэг арга талаасаа бас хэлсэн байна. За 7-гийн тоо бол бурхны шашин буюу за зөв буруу байх талаасаа тайлбарлагдсан. За 8-ийн тоо бол шашны талаасаа бол одоо бэлэгдэл талаасаа бол хамгийн одоо тэнцүү гэсэн утгыг. За 9-ийн тоо бол сүү буюу одоо цагаан сайхан бүхнийг бэлэгдсэн 9 эрднийг одоо бэлэгдсэн тоо гэж үзсэн байна. За хариултуудыг авлаа. За дөрвөн багийн маань оролцогчдын хувьд та бүхэн маань тооны бэлэгдэл тайлбар дээр бол их үнэн дөт. За тэгээд мэдээч хэрэг одоо манай үзэгчдийн маань одоо мэдлэгийн цар хүрээг тэлсэн ийм сайхан хариултыг өгч чадлаа. За тоогоо байршуулах дээрээ манай хончин баг бол ноцтой алдаа гаргасан. За 3 төрлийн цифр дараалан байршуулах дээрээ бол гурван дээр нь алдсан. За тийм учраас хончин багийн хувьд бол шагналлын ямаагаан гардах боломжоос хасагдж байна. Харамсалтай хэрэг. За бусад 3 багийн хувьд бол за тоо цифрыг зөв байршуулсан. За мөн энэ тэнцүү тайлбаруудыг өгсөн гэж үзэж байгаа учраас тос бүрд нь нэг ямааг гардуулан өгье. Улаан ямааг хотондон хотлуулах боломжийг олгоё. За баяр хүргэе.
За дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань шийдвэрлэх асуултыг бид сая та бүхэндээ тавьсан. За гэвчиг энэ асуултын дараагаар ч гэсэн ялагч хараахан тодорч чадсангүй. Нэвтрүүлгийн зүгээс хөгжөөн дэмжигчдийн дундах нэгэн тэмцээнийг бид одоо зохион байгуулах гэж байна. Энэ бол дөрвөн бэрх буулгахад зайлшгүй шаардлагатай байгаа тэр шагаагаан сонголтоор авах боломжийг олгоно. За ингээд хөгжөөн дэмжигчдээс нэг хүн гарч ирэхийг орж байна. За хөгжөөн дэмжигчд маань за энэ арга мөхөлгүүдийг хараад ямар даалгавар гүйцэтгэх вэ гэдгээ бараг ойлгосон байх гэж би бодож байна. Баян зэрэг дүүргийн 11-р хорооны иргэн яг энэ төр хурх хэмээх энэ өгөөж баян нутагт одоо олон жил эдээш нутгалж байгаа малчин Батчааргал гэдэг сайхан залуу дөрвөн арга мөх хурдан хүлгээнд гарид ирсэн байгаа. За энэ дөрвөн хүлгийг та бүхэн маань хамгийн түрүүнд эмээллэж яг одоо ном ёсоор нь эмээллэж дууссан, төрүүлж эмээллэж дууссан хүн ялагч болж багтаан шийдвэрлэх бод богийн аль нэгийг авах нь ойлгомжтой юу? За эхлэе. Ирж байна. За. За. Манай дөрвөн оролцогчийн маань одоо морио ямар хугацаанд нэмэлснийг өөрөө харсан тийм ээ. За одоо яг ном журмаар нь одоо олон цавчийн яг ном журмаар нь татсан байна уугүй юу? Ямар нэгэн зүйл үлдээсэн байна уу? Сая бол жишээ нь за тэр дөрөө холбоосон сул явж байна тийм ээ. За нэг олон сул байна шүү дээ. За бүр. За тэгэхээр энэ гурваас за ер нь бол харахад цаг хугацааны хувьд бол за энд төрүүлж юу байсан тийм ээ. За тэгэхээр та одоо хар яг одоо шалгаж үзье. За тэгээд ялагч мөн үү биш үү гэдгийг тодруулах нь шүү дээ. За тийм. За. За. За наашаа гар. За. За. Танаа багч хумдан ямар шагаа хэрэгтэй байгааг өөрөө мэдж байгаа тийм ээ. За ямаа. За ингээд энэ ямааг танах хотондон хотлуулснаар азийн дөрвөн бэрхийг тороолгож байгаа хэрэгээ. За ингээд багтаан шийдвэрлэх ялалтыг авчирсан танд баяр хүргэе. Улам их амжилт хүсье. Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулж буй Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань баярын дугаартай хамтран ажилласан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамт олондоо мөн талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд өнөөдрийн энэхүү Уралдаан цэнгэд дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань шагналыг гардан авах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх соён бүч чуулгын адуучин багийн хамт олныг урья. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэгт маань амжилттай оролцож 3 дугаар байрын шагналыг хүртэж буй Монгол улсын ардын жижигчин төрийн хашаа шагналт Лувсан жамбын мөрдөржийн нэрмжит Хилийн цэргийн дуувжгийн чуулгын хамт олноос бүрдсэн Тэмээчин багийн хамт олныг хүндэтгэн урья. За манай нэвтрүүлгийн баярын дугаарт амжилттай оролцож ялагчийн шатанд тун ойрхон өрсөлдсөн баг бол Байлдааны болон Байлдааны гавьяаны Улаан түгийн одонд Сэргийн дуувжгийн эрдмийн чуулгын Ямаачин багийн хамт олон байсан.
За та бүхнийг хүндэтгэн орж байна. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань ялагчийн шатанд шалгаран өрсөлдөж ялагчаар тодорсон баг бол Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Сүлд чуулгын хончин баг. Монгол төмнийхэн уламжилт өв соёлыг гайхамшигтай сайхан мэддэг өв соёлдон хайртай ийм хамт олон гэдгийг манай хончин багийнхан маань харуулж Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. За. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань төр төсний их баяр наадмын дугаар инхүү жаргаж байна. Манай баяр наадмын дугаард оролцож Монгол төмнийхэн оршихуйн дархлаа болсон уламжилт өв соёлоорон өрсөлдсөн мөрдөст уран бүтээлчид та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт аз жаргалыг нийт үзэгчдийн өмнөөс хүсэнгэрье. Нэвтрүүлгийн маань өмнө цэнгэр дэлгэцийн өмнө суугаа нийт үзэгчид та бүхэндээ аз жаргал амжилт бүтээлийн бэдийг хүсэнгэрье. Та бүхэн маань сайхан наадаарай.